Бодит амьдрал дээрх жинхэнэ Баба Яга буюу махчин эмгэн Тамара Самсонова. Олон сая хүн амтай Оросын холбооны улсад сэтгэл сэртгэхийн гэмт хэрэг олон гардагч энэ удаагийнх шиг хүний сананд оромгүй хэрэг төдийлөн гарч байгаагүй юм. Өдрийн бүхий л цагийг гэртээ өнгөрүүлдэг жирийн лэг тэтгэврийн эмгэн бүхэл бүтэн 11 хүний алтан амьд хүрсэн цуврал алуурчин байсныг цагдаагийнхан гинтийн байдлаар олж тогтоосон юм. Тэрхүү цуврал алуурчин бол Санкт Петербург хотын Димитровын гудамжинд дах нийтийн орон сууцнд сүүлийн 40 гаруй жил амьдарч байгаа өдгөө 74 настай Тамара Самсонова юм. Бидний өмнө та бүхэнд хүргэж байсан хүүхдийн махан эдчтэн айлбарт биштэй тун төстэй нэгэн бөгөөд энэхүү хоёр хөгшин цуврал алуурчны хэрэг санаандгүй шахуу байдлаар илэрсэн нь олонний анхаарлыг ихээхэн татдаг. Орчин цагийн Баба Яга буюу Тамара нь 1947 оны 4 сарын 25-нд Оросын холбооны улсын аслагдсан хөдөө тосгон төрсөн бөгөөд тэрвэр ахлах сургуулаа төгсөөд Москвад нүүж ирэн нөхөр Алексей Самсоновтой 1971 онд нэг эрт орон хэвийн амьдралаар амьдарч байсан ба залуудаа зочд буудалд захиалгын ажилтнаар ажилладаг байсан юм. Тэрээр 2015 оны 7 сарын 23-ны шөнө гэрийнхээ ойролцох цөөрөмд харуу утнаас хүний цогцсны жижигэлсэн эсгүүд гарган хайж буй хяналтын камерт бичигдэн үлдснээр чимээгүй цуврал алуурчныг цагдаагийнхан олж илрүүлсэн байна. Тасдаг жимгэн болон Баба Яга гэдэг нэрээр танигдсан Оросын цуврал алуурчин Тамара нь 2 удаагийн хэрцгий алгын эрэгт сэжиглэгдэн 2015 оны 7 сарын 28-ны өдөр баривчлагдсан юм. Энэ бол Тамара эмэгний хамгийн сүүлийн хохирогч болох түүний найз Валентина хэмээх эмэгтэй бөгөөд 2015 оны 3 сард Тамара Димитровын гудамжинд амьдардаг 79 настай Валентина Николаевна хэмээх эмэгтэйтэй танилцсан бөгөөд энэ цаг үеэс энэ хэрэг явдлын суурь тавигдж эхэлсэн байдаг. Тамарагийн хувьд тэр үед гэртээ засвар хийж байсан бөгөөд төр хугацаанд амьдрах газар хэрэгтэй байсан болохоор Валентинагаас гэртээ байлгахыг хүссэн байдаг. Тэр үед Валентинагийн биеийн байдал муу, гэрийн ажилтнанд туслан биеийг нь насарч тойлох хүн хэрэгтэй байсан тул зөвшөөрсөн байна. 1 сарын хугацааг Валентинаг асарч өнгөрөөсөнд Тамарад ихэд таалагдсан тул эндээ үлдэхийг хүсэж гэрэл руугаа явахаас бага багаар татгалзаж эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд тэр хоёрын харилцаа муудаж Валентина эцэст нь Тамараг явахыг хүссэн боловч тэрэнд явах хүсэл огтхонч байгаагүйгээ илэрхийлж муудалцаж эхэлсэн байдаг. Үндээр өвдсөн түүнтэй аяга угаасангүй гэдэг маргалдаанаас үүдэж Валентинаг шууд алхаар шийдэн эмийн санд очиж эмчээс унтуулах эмийг өндөр тунгаар авахыг ятгах чадсан ба буцаж ирэх замдаа Валентинагийн дуртай хоолны нэг болох оливтэй салаад худалдаж аваад эмийг салааттай хольж түүнд өгсөн бөгөөд энэхүү салаад нь Валентинагийн амьдралынх нь хамгийн сүүлийн амтд зууш байсан юм. Дараа нь Тамара эмгэн галтгооны өрөөний шалан дээр ухаангүй болсон хохирогчийн биеийг 2 удаа цахилгаан өрөө ашиглан мөчлөн жижиглэж эхэлсэн бөгөөд хохирогчийн толгойг тайрч дараа нь биеийг нь жижиг хэсэг болгон бэлдэж хогны утанд хийн орон сууцны ойролцох цөөрөмд байршуулж эхэлсэн байдаг. Хохирогч эмэгтэй хувьд биеийн жин нэлээд ихтэй байсан бөгөөд уут төдийлөн даахгүй урагдж байсан тул Тамара вайны өрөөний болон галтгооны өрөөний хөшгөнд бож цус болон гиз дотрыг нь каструланд хийж гаргаж хайсан бөгөөд энэхүү бүх үйлдэл нь орцны болон гадаа камеруудад тодоор үлдсэн байдаг. Биеийн үлдсэн эсгүүдийг гэрт нь хөргөгчөнд нь хадгалж байсан гэдэг. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Димитровын гудамжинд байрлах 10 дахь усан сангийн ойролцоо Валентинагийн биеийн эсгийг угаалгын өрөөний хөшгөр ороож хайсан байсныг цэвэрлэх байгууламжийн ажилтан олсноор галзуу алуурчин эмэгний хэрэг явдалд цэг тавьсан юм. Хохирогчийн биеийн эсгүүдийг гудамны нохоо муур уутнаас нь цоолж ил гаргасан байсан бөгөөд тэр хавийн Оросын суугч нарын хувьд бүхэл бүтэн 3 өдрийн турш юу ч анзаараагүй байсан юм. Оросын суугчдаас санал асуулга авсны дараа цагдаа нар маш өргөн бүрэлдэхүүнтэй делегатчийн гэрээг бүслэлтэнд авч хаалгыг төгсгөхөд Тамара эмгэн юу ч болоогүй байдалтай онгойлгсон бөгөөд эрт нь ороход угаалгын өрөөнд нь хаасаагүй цус хөшгийг нь хуу татсан өөдс нь хүртэл тэр чигээрээ байснаар эмгэнийг шуурхаа баривчилсан юм. Тэрээр цагдаад баригдахдаа огтхон ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд харин ч цагдаа нарт хүндлэл үзүүлж байсан гэдэг. Шүүх хурал дээр найз эмгэндээ нойрсуулдаг ийм үгэн унтуулад амьдэр нь биеийг нь хідэн эсэн болгон мөчлөн хөнөөсөн гэдгээ хүлээсэн ч хохирогчийн толгойг хаана ийснээ одоо бол цагдаагийнх нь хэлэхгүй байгаа аж. Түүнийг гимээ хүлээсэн өөр нэг хэрэг нь 12 жилийн өмнө Димитровын гудамжнаас олдсон хөл гар толгойгүй эрэгтэй хүний цогц олдсон явдал бөгөөд
Тухайн үед Тамарагийн амьдардаг байрнаас хохирогч эрэхтэй нэрийн хуудас олдсон ч түүнийг огтхон сэжиглээгүй өнгөрсөн юм. Дээрх хоёроос гадна 9 хүн амны хэрэгт цагдаагийнхан түүнийг сэжиглэж байгаа ч одоогоор хэрэгээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Гэхдээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ олон хүний аминд тэрээр цувралаар хүрч байсан гэдэгт мөрдөгчд бат итгэлтэй байгаа юм. Сэжигтний өдрийн тэмдэглэлд үүнийг нотлох хамгийн гол баримт бөгөөд тэрээр тэмдэглэлтээ би байр түрээслэгч Володийг алаад угаалгын өрөөнд хутгаар 2 хэсэг хуваагаад уутанд хийж Прузенский дүүргийн өөрөөр хэсгүүдэд хаячихсан гэх мэт маш олон аллахуудад дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байгаа юм. Цагдаагийнхан Тамара эмэгний гэрт нэгжлэг хийгээд ариун цэврийн өрөөнөөс нь хутга болон заазуур, хөрөө, хид хідэн цахилгаан багц зэргийг олсноос гадна өдрийн тэмдэглэл хараал болон хар домын номнуудыг олж илрүүлсэн юм. Тамара эмэгний хувьд Орос, Англи, Герман хэлээр хөдөлдөг өдрийн тэмдэглэлдээ хүний амийг хэрхэн хөнөөснөө наривчлан бичдэг байсан бөгөөд цагдаагийнхан энэ тухай тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч эрэгтийн ердийн нэгэн цуврал халуурчин биш харин хүний мах иддэг байж магадгүй хэмээн сэжиглэж байгааг нь. Ингэж үзэх үндслэл өдрийн тэмдэглэл болоод бусад нотлох баримтуудаас харагдаж байгаа аж. Тухайлбал хохирогчдын зогцсноос уушиг нь дандаа алга болсон байдаг байж. Тамара эмэгний хувьд 11 хүн амны хэрэгт сэжиглэгдэж байгаагаас дотны хүмүүсээ ч хөнөөсөн байж магадгүй бөгөөд түүний нөхөр болох Алексей Самсонов 2005 онд сураггүй болж байсан байдаг. Магадгүй энэ хэрэг явдал түүнийг буруутай гэж цагдаагийнхан үзэж байгаагаас гадна хэд хэдэн сураггүй алга болсон хүмүүсийн хэрэгт холбогдуулан шалгалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Түүнийг баривчлахаар очих үед аль хөршийнх нь төдийлөн гайхгүй байсан бөгөөд учир нь Тамара Самсоновын байга байдал нь хүүтэн хөндөй, энерги муутай, хачин хөгшин байсан гэж байрных нь оршин суугчид телевизийнхэнд ярилцлага өгсөн бөгөөд тэрээр шүүхийн өмнө очихдоо хачин жигтэй байдал гаргаж сэтгүүлчдийг хүртэл гайхшруулад авсан байдаг. Тэрээр хэргийн талаар мэдээлэл авах гэж ирсэн олон сэтгүүлчдийг хараад та нарыг ирнэ гэдгийг би мэдэж байсан юм. Та нарын энэ байдал чинь намайг шившиг болгож байна. Одоо бүх хотоороо намайг мэддэг болоо хэмээн хашгирч байжээ. Шүүгч түүнээс хэлэх үг байна уу гэж асуухад энд хитрхи бөхчин байна. Би гарч болох уу гэж асуугаад энэ шүүх хуралд би өөрийгөө 10 гаруй жил бэлдсэн. Манай дээд давхарт гаж дунтай амьдардаг байсан. Тэр л намайг хүн алхахад хүргэсэн. Надад одоо амьдрах газар байхгүй. Би хөгшин хүн тийм болохоор зориуд энэ бүхнийг хийсэн юм. Энэ тухай би 70 гаруй удаа бодоод шоронд орох нь хамгийн зөв гэж шийдсэн. Би шорондоо өхөн улс намайг оршуулна биз гэж тэрээр хэлсэн байдаг. Шүүгч түүнд ялын дээд хэмжээ өгвөл та яах вэ гэж асуухад таал шийд. Би буруутай шийтгэл хүлээх ёстой хүн гэж хэлээд сэтгүүлчд рүү харж инээмсэглэн агаараар үнсэлт илгээж байсан гин. Ийхүү түүнийг сэтгцийн хувьд эрүүл бус хэмээн үзэж насаар нь хорих ял оноос юм. Цуврал алуурчин Тамара эмгэн өдгөө ялаа идлэн шоронд үхлээ хүлээн сууж байгаа аж.